За одоо хавар цаг ирж гин оюутан залуучууд маань сургуулаа төгсөөд амьдралын гараагаа эхлүүлэх ажлын ярилцлагуудад орох цаг болж байгаа юм байна. Ажил амьдралтай танилцж байгаа залуучуудад зориулаад ажлын ярилцлагыг амжилттай болгох энерги талаас нь шившлэг жижигхэн домын аргыг зааж өгье гэж бодлоо. Ажлын ярилцлага гэдэг бол мэдээж тухайн хүн ярих ур чадвартай байх нь чухал, очиж байгаа байгууллагаас судалсан байх нь чухал, өөрийгөө бүрэн дүр илэрхийлэх нь чухал ч гэлээдээ бүх зүйл энерги буюу за мөн сүнслэг шин чанар гэж байдаг. Анхны ажлаа сонгоно гэдэг нь маш чухал байдаг. Мэдээж зөв байгууллага, зөв хамт олон, зөв энергитэй газар орсноор та тухайн ажилд ажиллаж байгаа хугацаанд өөрийгөө ур чадварыг дээшлүүлэх маш олон зүйлүүдийг сурах мөн авж байгаа цалин өлсөөрөө өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх гэдэг амьдралд шууд утгаараа нөлөөлдөг зүйл бол ажлын байр байдаг учраас бас ухамсартай, сүнслэг маш гоё мэдрэмжтэй хандвал зүгээр болов уу гэж бодож байна. За ингээд нэг хүн болгонд ч юм айл болгонд нэмжижгэн хөөрхөн хүйтэнүүд байдаг. Одоо энэ эмэг бөгжтэй дагалдаж бас их ирдэг Уран ширхэг арилгасан сармис хийгээд өөр хэлбэртэй өөр төрлийн талхнууд байдаг. Тэдгээр талхнуудаа сондоо тоогоор 5 ч юм уу 7 ч юм уу 9 ширхэг талхны өөрөмгийг энэ хүүдийн дотор хийн. За ингэж хийснийхаа дараа гүнжтийн тосоор дотор одоо хүүдийгээ тослоод тэгээд өөрөө энэ хүүдээ рүүгээ гоё шившин миний ажил амжилттай байх болтгой, сад бэрхшээл мөн мохоо зөвхөн надаас хол байх болтгой гэд хүүдийгээ таглаад ярилцлаганд орохдоо биедээ аваа явждаг цөөхөндөө ч юм уу. Энэ хүүд бол ерөнхийдөө танд азгүй байхаас сүрэг хил ам ч юм уу гаднаас орж ирэх сад татваруудыг цэвэрлэхэд туслана. Мэдээж та өөрийнхөө ярих ур чадвар, өөрийнхөө дотоод давуу талуудыг маш сайн илэрхийлж чадсанаар хүссэн ажилдаа, хүссэн компанидаа орох боломжтой. Ажлын байр, компани байгууллага гэдэг бол хүнтэй салшгүй холбоотой маш гайхалтай зүйлүүд байдаг. Гоё байгууллагт, гоё хамт олонны дунд орно гэдэг бол тухайн хүний амьдралд маш их нөлөөлдөг учраас маш нухацтай ухаалаг хандаасаа гэж зөвлөмөр байна. Ингээд та нартай амжилт хүсье.